За оршуу нөхцөл нь эсрэг тесрэг дээр буй осломол чанартай. Жинхэнэ ээжид хизээж чадахгүй. Хэрвээ харагдаж байвал энэ нийлбэ. Бүх зүйл оюун санааны учраас жинхэнэ аврал дотор байдаг. Хэрвээ гадна тэр аврал байвал тэр аврал биш. Худал хормог гэсэн үг. А бүх үнэн хагас үнэн, бүх худал хагас судлаа гэсэн үг. Юу гэж хэлэх гээд нөхөр намардаг градус хөтөн байдаг бол хавардаг градус зураахан байдаг адил. А бомбын үеийн үед бид нэр илүү өндөр үйлдэлтэй өндөр давтамж өндөр үйлдэлтэй байх шаардлагатай болоод байна гэсэн үг. Дэлхийн давтамж ихсхийн хэрээр бид өөрсдийнхөө үйлдэлийг дээшнд байлгах ёстой гэсэн үг. Хөгжим болохоор үйлдлийн програм бөгөөд хөгжим бол үйлдэл гэсэн үг. Нэг зөндөө. Ерөнхийдөө бол гэрцийг хөгжмийн үйлдэлийг илэрхийлдэг зүйл байдаг шүү дээ. Гэрцээр. Хэрвээ би үйлдэлийг тоглож чадвал аль өдөр үйлдэлтэй тоглож чадвал би үйлдэлийг оюун санааны айл нэг хэсэг рүү чиглүүлж чадна. Хэрвээ би чиглүүлчихвэл би чог хөгжмөөрөө дамжуулж астрал аялал хийлгүүлж туулж бясалгуулж чадна гэсэн. Бид урлагийг ил ухамсараараа бус далд ухамсараараа үздэг. Хүмүүсийн бодолд хадгалагддаг бодол ухамсар агаар тэнгэрт байдаг. Тэгвэл тэнгэр танд хайж байсан бодлыг ч нөгдөг. Нэг өстө тэнгэр шүтлэгэд нэг өсний өвгд эцийнхээ үлдээс ухаан бодлыг цаа шүтэж байгаа явдал юм аа. Тэгэд бөөгийн зан үйлд өвгд эцийнхээ ухамсарыг буулгадаг зан үйл мөх тэнгэр нь нийтийн ухамсар буюу коллектив контеншнс гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нийтийн ухамсарыг нийтлийн бодол тэнгэрт сонсч биелүүлж биежүүлдэг. Тэгээд бидэнд хэрхэн хариу өгдөг байх нь л энергийг бүтээж эсвэл ухаалцаж болохгүй энергийг хэлбэрс нөгөөт шилжиж байдаг. Бид хэр их хүчтэй үйлдэлтэй байна тэр хэмжээгээр мэдээлэл ирнэ гэсэн үг байна. Давтамж бол үйлдэл бөгөөд үйлдэл нь бидний дотор сэтгэл хөдлөлөөр өөрчлөгдөж байдаг. Медиа урлагийг дамжуул бид үйлдэлийг аль болох дор байхаар барьж байдаг. Тэр нэг хэсэг үл хүмүүс тийм үү. Хүн төрлөختөн өнөө хүртэл хоёр тал болон хилцэж талцж тэмцэлдэж ирсэн. Тэгвэл энэ чөтгөрийн тойрогоос гарах бай. Сэдв үл хамааран энерги талцсан эсрэг тесрэг дээр барьж байвал өөдлөхгүй. Чадрын хар цагааны аль нь ч талд байхад болоод тэдний оролцож буй тоглоомоос гарахын тулд чадрын зохиогч нь байх хэрэгтэй. Эвгүй бол тоглоомын тоглогч нь бол пиверэл байгаа юм шүү дээ. Тоглоомын зөвхөн зохиогч нь байх хэрэгтэй байхгүй. Тэгээд хог зайгаа удирдах сурах хэрэгтэй байна. Тэгвгүй бол тэр тоглоом боол хэвээрэл өгөх юм байна. Тэгээ нэг уцан гүгтэй гэсэн үг. Хэн нэгний захирахын тулд сэдв үл хамааран талцуулж хоёр талаас дэмжиж хоёулыг дэмжиж өгөөд маргаан үүмэн самын дундаас шийдэл гаргах байдлаар элит авах бусдыг захирдаг. Нэг талыг барихгүй авах гэх юм ханаар хандаж өөрийн 3 дахь мэлмээ буюу гэрэ харж тэр бүхнийг ялгаж цаалгаж ойлгоно гэсэн үг юм байна л та. Тэгэхээр далд ухамсар урд үзэгдэж буй кино медиаг жинхэнэ нөө эсвэл зохиомлоо гэдгийг шүүртүүгээр хүлээж авдаг. Нэгсэндээ жинхэнэ гээд хүлээж авчихдаг. Үнийг бодит болгох үйлчлэлийг засдаг. Шалтгаан нь бид юунд итгэн тэр зүйлд бодит болдог. Бодлоо хэрхэн биежүүлэх вэ? Хамгийн хүчтэй арга бол амьсгал тарих хоёр юм. Салшгүй холбоотой. Яаж амьсгал нь чи түгэн шигээл байдаг. Учир нь бодол ухамсар дагаар тэнгэрт байдаг. Талархал бол хамгийн том үйлдэл. Үйлдэл болохоор гэрц гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөртөө эзэн байж ухамсараа өөртөө аваад зөв амьсгалахаас эхэлж чадвал зөв амьсгал сурвал бодлоо захирч сурвал өөрийн бодит байдлыг бүтээд олуулаа нийлүүл өөрсдийн хувь тавилан эргүүлж чадна. Нийл хэлээд байна.